Би өөрийнхөө мөн чанарын сэтгэлийн шидэд ороод олж авч чадах юм байна гэдгийг л мэдсэн. Цус багталтаас болоод хөл таардаг, гар таардаг, тэгээ зүрх дэлсдэг нэг юм болчиход байсан байхгүй. Тэгээ бамбаан дутагдал. Одоо энэ сэтгэлийн шидэд өөрчлөж тэгээ шинжилгээ өгнө гэж бодож байгаа. Та яагаад тийм айдастай болсон аа? Мэдсэн үү? Тэр болохоор бүр ихийн хэвлийн тахт тэр айдсыг олж авсан байсан. Гэрийн эмэгтэй хүн ямар байна? Ээж хүн ямар байна? Одоо тэр гэр орны уран амьсгал тэр хүнээс шалтгаалдаг юм байна гэдгийг бол би бүр яг өөр дээрээ айгуу сайн мэдж авсан. Тийм мөнгөний бас асуудал байгаа. Би ингээд ерөөсөө хүнд мөнгө зээлчээд тэрийг авч чаддаг уу? За ингээд та бол авалгаан авахгүй байгаа чинь өөрөө тэр хүмүүс туслаад байгаа мó хорлоод байгаа мó? Хорлож байна. Энэ оногийнхаа бид хамтран өгч подкастын оюун бодол гэдэг юм дагын дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг санхүүж үлээ гэсэн. Баг ухамсар гэдэг. Энэ удаагийн маань нэвтрүүлэгт сэтгэлийн шид хөтөлбөрийн маань оролцогч суралцаад одоо ингээд ухаарад явж байгаа нэгэн эмэгтэйг оролцуулж миний зүгээс коучинг дасгалжуулах уулзалт хийж явуулахар болоод бид хоёр бэлэн басан байна. Уул нь ер нь бол та яадаг байсан юм уу те? Камерын өмнө л гардаг байсан юм уу? Гардаг байсан. Би нөгөө юуны хөтлөгчийн тэгээ дуулна, бүжиглэн. Тийм үү? Яста. Тэгэл гинт болцсон. Тийм үү? Тийм. Гинт болно гэхээр гармаар ирсэн талаа. Гинт айдаг л болсон. Ингээл гарахаар л ерөөсө төвшөөл, сандраал. Ингээл яагаад хэзээ тэгж байлсан. Тэр нь болохоор за 95 дугаар ангиас. 4 дугаар ангид нөгөө нэг хөтлөгч хийгээл тэрийг бол амжилттай хөтлсөн. Ойн концерт хөтлээд тэгээл тэрнээс өш 5 дугаар ангиас эхлээл ерөөсөө л гарч тавилсан. Хадвал багасаа юм байна. Уул нь бол урлагийн тим их авьяастай хөвгдөж идэг. Тийм авьяастай. Тэгээд одоо ч гэсэн авьяастай юу? Одоо ямар авьяастай байлээ гэд авьяасаа гаргаж чадахгүй. Хүний өмнө гараад одоо үг хэлж ингэж яаж дуулж чадахгүй, үг хэлж чадахгүй болсон байгаа байхгүй. Тийм тэгээд яг 1-р ангид байхдаа би бас өөрийгөө тэргээ сандгийг нөгөө нэг ангидаа айгу сайн уншдаг хүүхэд байсан. Тэр уншлах гэдэг байсан шүү дээ. Нөгөө минут уншлах хэд. Тэр минутын уншлахаар бол айгу сайн уншдаг мөртлөө яг ингээд багш за минутаар уншуулна өнөөдөр шалгалт авна гэхээр л төгшөөл салуулаад хол очирэл ингээд эхэлчихдэг л байсныг би яг санаад байгаа. Тэгэхээр бас миний тэр мэдрэмж бол тэр 1-р ангиас л ер нь байсан. Тэрнээс өмнө ямар мэдрэмжтэй байсныг өмнөхөр өөрөөс мэдэхгүй л байгаа юм. Тэгэн л дээ. Тийм. Тэгэхээр нэлээд багад бол байсан л болж таарч. Тэгээ одоо миний энэ сэтгэлийн шид хөтөлбөрт ороод одоо хамгийн том амжилт гэх юм бол би энэ камерны өмнө гарч чадж байгаа нь маш том амжилт болчиход байгаа байхгүй. Тэгээ гарч чадж байна гэдэг чинь надад маш том амжилт. Тэгээд камерын өмнө ерөөс ингэж гарч чаддаг байсан гэж үү? Бүр гарч чадхаа болцсон. За. Тэгээд одоо нөгөө нэг би өөр ингэж нөгөө хуваар бизнес эрхлэлтэй хүн байхгүй. Одоо тэгэл лайв хийгээл бараагаа зарах марх янз бүр ингэж юм байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тэр камерын өмнө гарч чадахгүй. Төгшин. Одоо хүн намайг юу гэж хэлэх болоо гэж боддог ч юм одоо тиймэрхүү бодлоод орж ирээд байдаг байхгүй. Яг төгсөж явах үеийн мэдрэмж бодлууд нь хүн намайг юу гэж хэлэх болоо гэсэн тиймэрхүү бодлоод байх уу? Тийм бодол байна. Би буруу ярьчих үедээ. За. Камерын өмнө гараад алдаа гарах үедээ гэсэн бас нэг айдас. Буруу ярьчих вэ гэсэн айдас ах юм байна. Алдаа гаргах. Та юу сэтгэлийн шид яагаад орсон юм? Би таны нөгөө подкаст тэгээд нөгөө өнгөө 5 гिचлийг дагаад жил гэрээний явсан байхгүй үзээд. Тэгээд за надад бол ерөнхийдөө биен дээр бол айхтар том ноцтой тийм өвчин байхгүй юм чинь сэтгэлийнхаа шидийн сургалтанд суугаад тэгээд энэ дээрээсээ би энэ баг цагийн нөгөө биеийн зөвөр шалтгаануудаа бол би арилгачих чадах юм байна гэсэн дүгнэлтийг өөртөө хийгээд тэгээд ерөөсөө сэтгэлийн шидтэй орсон. Тэгээд ер нь том би өөрийнхөө мөн чанарын сэтгэлийн шидэд ороод олж авч чадах юм байна гэдгийг л
мэдсэн. Тэгээд энэ сэтгэлийн шидэд орсноор бол миний нөгөө цус багталтаас болоод хөл даардаг, гар даардаг, тэгээд зүрх дэлсдэг нэг юм болчиход байсан байхгүй. Тэгээд бамбаан дутагдал гээд энэ яг нэг сард энэ сэтгэлийн шидэд орохоос өмнө ингээд юу шинжилгээ өгсөн чинь бамбаан дутагдaltaа гээд гарсан. Тэгээд нэг ийм уу гэхээр ямар ч ийм тан уухгүйгээр шууд одоо сэтгэлийн шидэд суугаад би нэг идгэж чаднаа гэд өөртөө бүр айгүй ихтэйгээр ингээд орсон. Тэгээд одоо хөл даарах, гар даарах, зүрх ингээд байнгын дэлсэх бол хөл гар даарах нь бол байцсан. Зүрх нь болохоор үе үедээ нэг жоохон ядарсан үед баг зэргийн тэнд дэлсэлт өгнө. Бамбааны хувьд болохоор одоо нөгөө шинжилгээг өгөх байгаа. Одоо энэ сэтгэлийн шидэд өөрөх чаа тэгээ шинжилгээ өгнө гэж бодож байгаа. Өөрт бол тийм зөв өөр илбэ янз юм бэл байхгүй. Тэгээд тэр төгшөлт гэж байна шүү дээ тий. Зүрх дэлсдэг, төгшдөг нэг тиймэрхүү юм байсан байна шүү дээ. Тэр яагаад тийм болсноо юу гэж бодсон? Их л тийм одоо айдас байгаа юм байна. Гэж л өөр дээрээ дүгнэд байгаа л да. Тийм. Өмнө та ингээд ийм надад айдас байна гэж анзаарч байсан. Уу ердөөсөө тэргээ мэддэггүй. Тийм үү. Тийм айдас өөрийгөө тэг айдаг гэдгийг ч мэддэггүй. Би ер нь их юмнаас айдаггүй энэ төр гэж боддог байсан чинь яг нөгөө сэтгэлийн шидэд орвол ингээд юу бясалгал хийгээд өөрийгөө хувиргаал ингээд ирсэн чи айдас гэдэг юм бол надад аюу том байгаа юм байна гэдгийг олж мэдсэн байхгүй. Тийм. Тэгээд багштаа бол ерөнхийдөө тэрийг бол нэлээ хувиргасан. Тэгсэн гэлээ одоо сэтгэлийн огт бол нэг яхаар гуглар унд нэг юм байгаад байна л та надад тий. Та яагаад тийм айдастай болсноо мэдсэн үү? Тэр болохоор бүр ихийн хөвлийн тахт. Тэр айдсыг олж авсан байсан. Тийм үү. Хий хөвлөд байхад юунаас? Одоо миний дээр нэг эгч маань гараад ингээд өнгөрсөн юм байлээ. Тэгэхээр манай ээж аваар тэр эгч маань нөгөө нэг битүү хальстайгаа гараад тэгээд нөгөө хальсыг нь цоолж чадахгүйгээр өнгөрсөн юм бэл. Тэгээ манай одоо ээж аваар айгүйх намайг ингээд одоо тээж явахдаа төгшсөн айсан одоо төрүүлж чадахгүй байх үед ч гэдэг юм уу тий. Юу гэх тийм айдас төгшөөртэй намайг тийсэн юм бэл. Тэгээ тэн дээр бол надад айдас тэгээл одоо өөртөө итгэлгүй тийм хайрлагдаагүй мэдрэмж гэдэг юм уу одоо тиймэрхүү өнөдөг ерөөсөө л ингээд хөөгд авахар л би дандаа тэн дээр очиж чадсан байхгүй. Хий хөвлөд байхаас эхэлж тий. Та тэрийг яг ингээд одоо бясалгалаар мэдэрсэн үү? Тий бясалгалаар. Тий би өөрөө ер нь нэлээд бясалгадаг. Тий. Айл болохоор өөрийнхөө гүн рүү орох хэрэг дуртай. Тэгэл ер нь тийм талах юм хөөж явж байгаа бол таны гिचэлтэй уучрал энийг тэгэл дагаал энэ л одоо миний их зөв зам юм байна. Би нүгээр л өөрөө өөрийгөө таньж мэдчих болж авах юм байна гэж бодоод тэгэл энэ сургалтанд орсон л доо. Тэгээд яаж мэдэрсэн яг хий хөвлөд би ийм айдастай байсан юм байна. Ээжээсээ айдас мэдэрч ирсэн юм байна гэдгийг. Тэрийг болохоор нөгөө юу яасан. Бясалгалаа хийгээд нөгөө уршигаа нөгөө хөөгөөд явахаар яг ихийн хөвлөдөр л очоод тэгэл тэр айдас гэдэг нь болохоор ерөөсөө нөгөө ээж одоо энэ хүүхдийг төрүүлж чадах болов одоо өмнө нэг ингэчихсэн гээд тэр найз нөхдөдөө ярих ах дүүнэртэй ярих тэрийг нь яг тэр ихэнхээ хөвлөд дотор мэдэрчээсэн байхгүй. Тэгээд би одоо төрж чадахгүй юм байна гэдэг юм уу. Би ер нь айх л ёстой юм байна гэсэн нэг тийм мэдрэмж надад хүчээсэн. Тэгээд ганцхан ээж биш ээжигээ хувиргачаад байхад миний тэр айдас яг ингэж бие дээр байгаад байсан байхгүй. Тэгээд энэ бас өөр нэгэл байна да гэд тэгээд аав дээр үтсэн чинь манай аав бас ээжээс. Тийм. Хүний далд хомсарч ерөөсөө хий хөвлөгөөс эхэлж байгаа. Хий хөвлөд одоо 0-оос гэж хэлж байгаа шүү дээ. 0-оос 3 нас гэдэг байгаа шүү дээ. 0-оос 5 нас. Тэр үе чинь маш юм алтан үе байгаа байхгүй юу? Тэр үед л анхааралтай байчвал хүний амьдрал бол ерөөсөө тэгээ ногоон гэртлэр явж байгаа. Яг бүр цааш нь ингээ хөөх юм бол одоо таныг дахиад цааш нь явуулах юм бол урд төрлөөрч орно. Тий би тэгээ цаашгаа үргэлжлүүлээд ингээд бясалгаад ингээд явахаар ерөөсөө уршигаа яваад байгаа байхгүй. Тэгээ уршигаа явахаар жоохон өөртөө итгэлгүй айцтай. Тэгээ багш маань
ер нь болж игэл өөрийнхөө одоо энэ төрөл дээр л өөрийгөө засгаж байгаа юм чинь урд төрөл рүү явахын нэг шаардлагагүй. Одоо багшгүйгээр бол бүр явуулахгүй шүү гэхээр тэгээд явахгүй. Ер нь тэгэл тэрнээсээ халаал цаашгаа явчих гад л. Та бол их өндөр мэдрэмжтэй юм байна. Өөрөө шууд явах гэдэг шүү дээ. Тий, тэр бас эрсдэл байх нь байгаа. Багштай хамгаалттай байж явахгүй бол урд төрлийн бүр янз бүрийн юм олж харах юм бол тэрнээсээ реакцлаад. Тэгэхээр тэр одоо ингээд үзэгчд маань ч гэсэнтэй таны яг энэ бодит хүний ярианаас эхийн хэвлийд байх үед ээж хүн хэвлийдээ ураг тээж авах үедээ сэтгэл санаагаа тайван байлгах, сэтгэл санаагаа ингээд баясгалантай байлгах ямар их өндөр ач холбогдолтой байд юм бэ? Яг тэр хэвлийд тээж авах үе чинь өөрөө хэвлийд тээж авах хүүхдийнхээ биеийг нь биш амьдралыг нь хувь зээг нь бүрдүүлж идэг шүү. Ээж хүний сэтгэл санаа гэдгийг ухаармаар байгаа байхгүй юу? Би яг тэн дээр ингээд яг хувиргаа юугаа бяцлал хийгээд яг очихдол би хүүхдүүдээ тээж авах хугацаанд би яасан болоо гэж бодогдсон уу? Тийм. Би одоо хүүхдээ яаж тээсэн болов? Миний хүүхдүүд одоо бас над шиг юм бологтой болцсон байх үедээ гэсэн надад тийм бодол төрж ирсэн. Тэгээд нөгөө яг энэ сэтгэлийн шидэд суугаад хүн маш амар амгалан байх хэвээр хүүхдийнхээ төлөө санаа зовхгүйгээр зөвхөн одоо их хүн өөрөө амар амгалан хүүхдийнхээ төлөө сайн сайхныг ерөөж чадах юм бол хүүхд чинь сайн сайхан амьдрна гэж байгаа шүү дээ. Тэгэл хүүхдийнхээ төлөө одоо байнга залуурал ерөөгөөл тэгж байгаа. Тэгээд энэ сэтгэлийн шидэд орсноор бол би юмыг айгүй тийм байгаагаар нь хүлээж авдаг болсон. Юмыг ерөөсөл за байгаагаар нь ингээл болно да. Одоо энэ байгаагаар нь л би хүлээж авъя. Одоо тэгээ уурлах юм гарсан байлаа ч уурлахгүйгээр айгүй тийм амар амгалан болсон. Тэгээ би амар амгалан болчоор манай гэр бүлийнхэн айгүй амар амгалан болчтiin байлээ. Тийм. Яг ингээд лагад. Гэрийн эмэгтэй хүн ямар байна? Ээж хүн ямар байна? Одоо тэр гэр орны уран амьсгал тэр хүнээс шалтгаалдаг юм байна гэдгийг бол би бүр яг өөр дээрээ айгүй сайн мэдэж авсан. Тийм шүү. Тэгэд хэвлийд байх үедээ энэ сэтгэл зүйн байдлаа анхаарахгүй явснаас үүдээд ураг дотроо гэмтэж байгаа байхгүй. За сэтгэл зүйн гэмтээд биеийн нэрүүл гарч ивэл за одоо дүүрч гэж бодох юм. Гэтэл чин ургийн тэр хөгжлүүд ба шүү дээ. Тэгээд гарч ирсэн хойноо янз бүрийн асуудал болж штэ. Аутизм ч гэж байна. Одоо бүр янз бүрийн өвчнүүд ба шүү дээ. Ургийн гажиг тэгэл энэ хөгжлийн бэрхшээлтэй хөвгт төрчихж байна. Энэ бүгд чинь үндсэндээ явж ээжийн, аавын, гэр бүлийн тэр харилцаа, сэтгэл зүйн байдал, сэтгэл хямралаас асар их шалтгаалж байгаа байхгүй юу? Тэгээ нэгтэй хүүхэд гараад ирцэн хойно одоо тэг хэмжлүүлэх гээл ингээл те ямар хэцүү лээ тэр чинь. Тэгэхээр энэ хэвлийд жирэмслэх гэж байгаа хүмүүс бол 3 сарын өмнөөс гэж байгаа шүү. 3-аас 6 сарын өмнөөс бэлдэх ёстой гэж байгаа. Сэтгэл зүгээ. Би яаж гисэн бэлдэн. За тэгж байгаа тэгээ жирэмсэн байх үед манай монголчууд бол хуучин тэгж 4 нүдтэй хүн гээд те. Тэгэхээр чин дотроос нэг хүн хараад байна штэ. Тэгээ жирэмсэн хүнийг маш их сэтгэлийн тайван байлгах гэдэг. Тийм байсан уламжлал хуучин бол байсан. Одоо нэг жоох юм хүмүүс мэдхгүй гэсэн болоод алдагдчихад байгаа юм шиг байгаа байхгүй юу. Тэгээ жирэмсэн байх үедээ их сэтгэлийн хямралтай байсан хүнд яад өөхлөр ч 2 хүн гэмтээд шүү дээ тий. Тэгээ хүүхдээ төрүүлсний дараа дахиад нөгөө ээж чинь маш юм эмзэг болдог учраас савны хийх өөрнө гэж ярьдаг шүү дээ тий. Тэр чинь бол яг энэ эмэгтэй хүний сэтгэл зүй юм байна л л дээ. Савн дотроос нэг тийм шаар үлээц юм шиг хий ингээд дэшээ яваад байгаа юм бол биш. Тэг ээжийн хүн ялах биштэй хүний сэтгэл хямраад ирэхээрээ чинь галзуурч солиорхож эрсдэлтэй байдаг байхгүй юу. Тэгээ энэ миний манайхан бол бас таны яриан дээрээс дөрөөлөд ухаарчаасаа. Тэгээ хүүхдүүдтэй өөрсдөө ч гэсэнтэй энийг анхааруулад анхаараасаа л гэж би боддог шүү дээ. Тэгээд одоо таа ч гэсэндээ үзэгч ч гэсэндээ ингэх юм болоо шүү дээ. Жирэмсэн байхдаа аль хүүхдээ тээж авах үедээ та ямар сэтгэл зүйн байдалтай байсан гэдгээ бодоод үз. Том хүүхдээ тээж авахдаа та ууралж ийсэн үү, гомдож ийсэн үү, сэтгэл чи ямар байсан, хямарч ийсэн үү?
дунд хүүхдээ тээж явахдаа та баяр баясгалантай байсан уу? Илүү ихтгэлтэй амар амгалан байсан уу те? Баг хүүхдээ тээж явахд чи амьдралд чи юу тохиолдсон? Аз жаргал баяр баясгалтай, хайр талархалтай тийм зүйлүүд тохиолдсон уу? Зовлонтой, гонигтай, ууртай, уцаартай, гомдоосон те ийм зүйлүүд амьдралд чи их тохиолдсон уу? Гэт бодоод үзэнгүүт одоо хүүхдүүд чи ямар байна гэдгийг ингээ харьцуулаад яг гараад ирдэг байхгүй. Би яг хөшин нэг энэ сэтгэлийн шидэд суучаад өөрийгөө ээжийнхээ хөвлөдөр ийм одоо болоогүй тавсан байна гэдгийг мэдчихээд би яг хүүхдүүдэд дээрээ дүгнэлт хийж үзсэн байхгүй. Тэгсэн чинь би 2 том дээрээ бол залуу байсан. Ерөөс юу ч мэдэхгүй тэгээл нэг тэгээл төрүүлчихсэн. Тэгээ багыг болохоор нэлээд нас ихсэн хоноо гаргасан. Хүн чинь тэгээд ингээд ирэхээр бас олон талаас нь нас ихэд ирэхээр ингээд бодд юм байна л да. Тэгээ хүүхдээ яг ингээд хийж явах хугацаанд би баян хөгжим сонсдог байсан. Тэгээд ер нь маш амар амгалан байж төрүүлсэн чинь одоо айгүй өөртөө ихтэй. Тэгээд тэр нөгөө ой санамж их өндөртэй, айгүй өндөртэй. Тийм хүүхд гарсан. Тий, яг тэгдэг байхгүй. Тэгээд би өөр дээр ингээд эргээд өгнөхөд нэрээ одоо манай энэ эмэгтэйчүүд энэ дээр үнэхээр их анхаармаар юм байна. Энэ яг бодит амьдрал дээр одоо ийм байд юм байна гэдгийг одоо яг энэ сэтгэлийн шидэд сууж иж би таньж мэдэж байгаа байхгүй. Тэгээд өөр иргэмийнхаа намайг таньдаг мэддэг энэ хүмүүстэй бол би энэ бүдгийг ярьдгийн ингэх ёстой байна гэд. Тийм шүү. Багасаа тий одоо бид нар чинь нэгтэй ингээ хүүхдүүд шууд айл хэзээ гарчлаа шүү дээ. Яг сонсох ёстой хүмүүсүүд маань сонсож байна уу юу? Залуучууд тий 20 насны дээр энийг сонсох хүүхд гарахаас өмнө сонсомоор байгаа байхгүй. Тэгэл бодоол үзэнгүүт яг гараад ирдэг байхгүй. Одоо манай хүүхд ч гэсэн бас тийм. Бид хоёроо яг бясалгал хийж явах үедээ бас жирэмсэн байхдаа хэвлээд олдсон үед нь бясалгал хийж байгаа төрөөсөн хүүхд шал өөр. Хамаагүй ингээд хүнийг хайрлах гэсэн, энэрх гэсэн, зөөлхөн, бусдыгаа гэсэн гэдэг. Тийм өөр хүүхдэрч. Гэтэл ястаа нөгөө залуу байхад юм мэдэхгүй тэгэл ястаа нэг уурлал уцаарлал хаагаал стресстэй явж исэн хүүхэд чинь одоо ингээд нэг 10 төрөл ирэхээр нөгөөтг ч ястаа уурлал аахгүй. Тэгэхээр одоо залуучуудад бол яг миний зүгээс хэлэхэд одоо бүх юм сайхан нээлттэй болсон байна тий. Одоо хүн өөрийгөө хөгжүүлэх боломж дүүрэн байна шүү. Тийм болохоор энэ залуучуудыг өөрсдөө хөгжүүлээсээ хүн гэдэг одоо бас нэг бие хүнийг бүтээж байгаа юм чинь маш их ач холбогдол өгч тэгээсээ тэр хүнийг одоо маш зөв хүн болохын тулд ихэнх хөвлөгөөс нь эхлээд олдоход тэр цаг мөчөөс эхлээл маш их анхаараасай гэж одоо өөрөө бас энэ ингээд замналыг ингээд туулаад ирсэн хүнийхээ хувьд бүр цахиж хэлмээр байгаа байхгүй. Тийм шүү. Би бас тэгж боддتي. Бас хүмүүст ч бас хэлдэг. Хүн бүтээн гэдэг чинь нэг ширээ сандал хийхээс чухал ажил юм уу? Тэрнтэй адилхан ажил юм уу? Тэрнээс тийм хайн хандах хэрэгтэй ажил юм. Хүн бүтээн гэхээр компани байгуулж бизнес эрхлэхээс чухал ажил уу? Тэнцүү ажил уу? Дор ажил уу? Гэхдээ хүн бүтээн гэдэг чинь одоо юу гэсэн үг юм те? Агуу ажил шүү дээ ч одоо. Стам агуу том ажил шүү. Тий. Агуу амьдрал бүтээн, өөрийгөө бүтээн гэсэн үг. Өөрийнхөө ирээдүйн амьдралыг бүтээн гэсэн үг тий. Хүүхэд сайн байвал бид нар сайн шүү. Тий. Гэтэл яадгүй гэхээр бид нар эсрэгээр нь хандаад байгаа яг ясмэн дээрээ. Ширээ сандал хийхдээ аягүй сайн ингээ тавилга захиалж хийх гэж бодоод төлөвлөөд за энэ болонд нь ингээ тийчээ юм чинь ийм өнгөтэй бай, тийм өнгөтэй бай. Ингээд л яасан ингээл тий. Аягүй ач холбогдол өгч байгаа байхгүй. Тий. Үр хүүхэд хүн бүтээх ажлыг болвол тэгэл ерөөсөө нэг шөнөйл ажиллах байхгүй. Тэгээ хамгийн аюултай нь хамгийн аимшигтай нь одоо та ингээд хэвлийд байхдаа айц авсан тухайгаа ингээд мэдэрсэн хүн. Тэгээд эн чинь бүх амьдралаар насан турш таны сэтгэл зүйд нөлөөлж явснаа мэдэрсэн хүний хувьд ярьсан шүү дээ. Тэгээ одоо би бас эргээд ингээд бодохоор багшаа би амьдралдаа аюул алдсан байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр би одоо авьяастаа одоо юм бяжж би энийг өөрөө хөгжүүлээд явсан бол надад ямар байх вэ тий. Тэгэхэд энэ айдас гэдэг юмд хүлэгдээд өөртөө итгэлгүй гэдэг энэ байдалтай би хүлэгдснээр өнөөдөр энэ амьдралдаа маш их алдчихсан л байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо над шиг ингэж хүмүүс бити алдаасаа одоо над шиг ингээд би бодит одоо жишээ нь ингээд сууж штэ тий. Тэгэхээр хүн гэдэг хүнийг бүтээхийн тулд одоо хүн та өөрөө тий өөрийнхөө амьдралын ирээдүйг бүтээх гэж байгаа хүн та өөрөө маш их одоо ач холбогдол өгөөч. Тий одоо би бол энэ ихийнхаа хөвлөд энэ
айдас гэдэг юмыг олох, ихийнхаа хөвлөд байх элдв янзын блогод олох. Энэ бүгдийг одоо надаас хойш хүн битээ амсаасаа гэж бүр хэлмээр байна. Яг. Тийм. Яг тань шиг ингээд ярьж байгаа манай хичээл хөтөлбөр тамрагдаад тэгээд бясалгалын жоох нэлээд гүнзгий төвшнөр ингээд төвлөрөөд ирэхээр угаасаа яг ихий хэвлийн тэр нэг тийм байдал мэдрэгддэг байхгүй юу. Тэгээд ирэхээр маш олон хүмүүс хэлдэг байхгүй яг тань шиг ингэж хэлдэг байхгүй. Тэгээд нэг их том айдас нь яадаг гэж ээж намайг авахуулах гэж байгасан байна лээ гэж бас хэлдэг байхгүй. Сүлийн залуучууд бүгд гэж. Тэгээд тэр үед урагт яг тэрийг мэдэрдэг байхгүй юу. Тэгээ маш их ингээд айдаст автдаг. Тэгээ бүр ингээд зуурмаар ингээд санагдаад байсан. Одоо намайг ингээд гаргачих юм байна гэд. Ингээд юм зуурмаар ингээд тийм мэдрэмж төрөөд исэн гэж хэлж байна. Энэ дотор байгаа хүүхэд чинь бид нар нэг одоо юу ч ухаангүй нэг юм гэсэн дотор нэг юм байж байгаа юм шиг л. Тийм биш байгаа байхгүй. Бүхэл бүтэнтэй тэнд чинь сонсдог, боддог, мэдэрдэг. За ярьж л чадахгүй болохоос шүү дээ. Хардаг байгаа байхгүй хэвлээ дотроосоо тий. Тэр ээжийн мэдрэмжээр дамжуулаад гадна орчинд юу болж байгааг бүгдийг ингээ мэдэрж идэг. Тийм байдалтай байдаг байхгүй. Тэгээ маш олон хүмүүс би тэгж хэлхийг сонсч байсан. Ээж намайг авахуулах гэж байсан байлээ. Тэгэд би юм айцтай болцсон байлээ гэж. Тэгээ өнөөдөр одоо ингээд ихэнх ээжүүд жирэмсэн болохоор яаж ийн гэхлээр яана жирэмсэн болчих. Авахуулах уу гарахгүй гэж байгаа юм. Хүн бүтээн гэдэг энэ гайхамшигтай бүтээл, энэ агуу бүтээл ийм хайн ханддаг, ийм л жоохон хоомгоо ханддаг тий. Ийм асуудал болчиход л байгаа юм байлээ л дээ. Тэгээ энийг манайхан бас одоо энэ таны сайхан яриан дээр таны энэ гоё өөрийнхөө амьдралаар туршилгаараа өгж байгаа сайхан өглөг дээр манайхаа ухаараад аваасай гэж бодож байна. За тэгээд одоо хоёулаа яг надтай уулзсан дээрээ асуух, шийдүүлээд авах. Өнөөдөр танд ингээд бас байгаа тийм асуудал зовлон. Би ч одоо хүний зовлонг л би багш түрүүний яриад бас нэг нэмээ хэлчихье гэж бодож байна. Нөгөө нэг яг ээж гээд тий. За одоо би жишээлбэл би ээж дээрээ мэдэрчээ дахиад надад юм байгаа гэдэг рүү ярьсан тий багш. Тэгээд цаашаа хөрвүүлжлүүлэхэд байгаа байхгүй юу. Тэгэхээр аауд бас одоо тэр ихнэрт нь одоо ингээд сайхан хүүхд ингээд хөвлөдөд хийж байгаа үед аауд бас маш их гоё байгаасай. Аав гэдэг хүн хүүхдтэйгээ тий хөвлөд байна гэж байгаа тэр үед нь хайрыг өгж байгаасаа хайрыг төгөөж байгаасаа тэр үед бол бас би аавынхаа хайрыг мэдрээгүй байхгүй. Хайрыг мэдрээгүй бас аавын айцыг мэдэрж байгаа байхгүй. Тэгэхээр аав гэдэг хүн хүнтэйгээ ч гэсэн одоо ингээд хөвлөд байгаа ураг холбогддог л байх нь шүү дээ. Тийм. Тэгэхээр бас тэрэн дээр нэг нэмээ хэлчмээр. Тэгээд миний хүүхд бол тийм мөнгөний бас асуудал байгаа. Би ингээд ерөөсөө хүнд мөнгө зээлчээд тэрийг авч чаддаггүй. Хүнээс ингээд авах юм авч чаддаггүй дээр очиод ингээд нэг гаццсан байгаад байгаа байхгүй юу. Тийм. Мөнгө зээлээчээ гэхээр даавал өгчих юм уу? Тэг ямар нэгэн байдлаар би нөгөө нэг бизнес хийдэг болохоор ямар нэгэн байдлаар ингээд нөгөө хүнд мөнгө өгнө. Тэгээд одоо яг тэр цаг хугацаанд өгнө гээл тэгэл өгөхгүйгээр ингээд одоо нэлээд их төрөний надад ингээд авлага байдаг. Тэгээд авч чадахгүй. Тэгээд би авлагаа авч чадахгүй дээр ингээд нөгөө төвлөрөөд байгаад тэгсэн юм уу? Би яг нэг за тэдэд л би одоо ингээд өөртөө чи хүчин гэдэг юм ингээд нэг юуны бизнес ингээд юм гарна штэ. Тэгэхээр яг тэр цаг хугацаанд ингээд өгч чадахгүй. Хугацаанд зөрөх юм уу? Хугацаанд зөрөхээр би нөгөө хүнд одоо хэлсэн хүндээ би хүрч чадахгүй байна гэдэг дээрээ бас айгүйх тэг яраагцэлчдэг. Та яах вэ? Хүнээс өөрөө мөнгө аваад хүнд өгсөн байх юм биш. Одоо нөгөө барааны за. Одоо нөгөө супермаркетууд ажилладаг байхгүй супермаркет ажилладаг. Тэгэхээр би ч ингээл бараа сарын ихээр аваад сарын сүүлээр тооцоо хийх гэл ингээл янз бүрийн асуудлууд надад зөндөө байна шүү дээ. Тэгээд яг тэрүүндээ яг хийсэн цаг хугацаанд ингээд зүрх байх ч юм уу 1-2 хоногийн наана цаанаа болох юм уу ингээд ирэхээр бас нөгөө эргцлаад эхэлдэг. За тэгэхээр эргэлтийнхээ мөнгнөөс хүнд өгчөөд тийм одоо 90 тийм багшаа. Тэгээд нөгөө барааныхаа мөнгийг төлөх болох гэхээр нөгөө хүнээс мөнгө авах гэхээр мөнгө нөгдөг үү. Тэгээд та тэр өгстой хүндээ өгж чадахгүй болохоор тавгууддаг. Тавгууддаг тийм. За. Тэгэхээр та одоо өгстой өглөгөө гэх юм уу? Өглөг гэж хэлэх үү? Өглөгөө өгөхдөө
өглөгөө оройтуулах та гэж хэлэх үү? Тий, хямрна. Оройтуулах юм бол хямраа шүү дээ, тий. Тий. Яг цаг хугацаанд одоо нэг тэдий гэдэг цаг хугацаа зааж байгаа шүү дээ. Тэгээ тэрэндээ явчихдаггүй нэг 2 хоногор зөрүүл одоо ингэж хямардаг. За. Би одоо хүнд хэлсэндээ байж чадсангүй. За. Энэ бол багшаа одоо ганцхан өнөө жилдээ биш байхгүй юу? Энэ одоо энэ бол үргэлжилсэн одоо миний бодоод ингээ хөөснөр бол бүр нэг 7-8 жил юм болчихдог байхгүй. Тэрнээс цааш ч байх. Урт хугацааны. Тэгэд бараа аваад ахаар дараагийнхан удаад бол өгөхгүй байж болохгүй юм уу? Одоо өгөхгүй байсан. Өгөхгүй. Одоо бүр өгөхгүй байсан. Тэгсэн байлээ гэлээ тэр төрөөнийхөө хүмүүсийн тооцоог одоо би бас тэр их мөнгөний чинь шууд хаяна гэдэг надад бас хүндлэг байхгүй юу? Тэгээ тэрийг авъя гэхээр тэрүүн дээр авч чадахгүй. За. За одоо бол өгөхгүй байгаа. Одоо бол үгүй гэж хэлж байгаа юм байж тээ. Тэгвэл тэрийг нархичи. Яг тэгэхээр тэн дээр бас асуудал байдаг байхгүй юу? Хүмүүс нөгөө үгүй гэж хэлж чадахгүй хүнийг бодоод өгөөд идэх байхгүй юу? Тэгэхээр чин нөгөө авч чадахгүй байгаа байж нэмээд өгөөд байхаар чин бүр сүйд болно доо. Тэгээд нэмээд өгөөд идэг тэр шалтгаан нь яадаг вэ гэхээр цаашаа далд хомсрлууны гүнзгий ухаад үзэхээр тэр нөгөө хүнд гологдох айдас, хүнд муу хэлэгдэх айдас, хүнд одоо хүнтэй муудалцах ч юм уу айдас ч юм уу. Иймэрхүү зүйлүүд байхаараа тэр хүний хүслээр нь за яхав өгчий гэдэг ингээд тийм юм гараад байдаг. Өнгө хэсэгтээ болохоор айгүй сайн хүн шигтэй ингээ юм өгөөд байгаа юм шиг харагдана. Цаад гүн рүү нь орохоор айдас байдаг байхгүй юу. Тэгээд үгүй хичилж чадахгүй ингээд өгөөд идэг. Тэгэхээр та бол тэр өгөөд идэг юм аа бол зогсооцсон учраас тэрийг зогсоогоод яг 2 жил болж байна. За тэрийг бол авахгүй хоёул ингээ орхичих гэж бодож байна. За авчаад өгчөөд авч чадахгүй байгаа дээр л ойлаа. Тэ шалтгаан нь болох юм байна. За авъя гэхээр одоо яах вэ? Юу тохиолдох вэ? Авъя гэхээр өмнөөс тэгэл баахан гэл хүний л амьдрал болсон нэг зовлонгоо ярина. Тэгэнгүүт за та тэгээд нэг боломжтой болохоор өгчөөрэй гэх. Тэгэл орхичдаг. Тэгэл нэг боломж нь болоосаа одоо энэ сэтгэлийн шидэд суучаа багшаа би одоо ерөөсө байнга нөгөө хүмүүсийнхаа нэр жилийг нь хэлээд л одоо залбирдаг болсон шүү дээ. За тэр хүмүүс маань одоо сайн сайхан амьдраасаа тэр хүмүүсийн амьдрал өөд нь твжээсээ. Тэ дандаа тэр хүмүүст одоо нөгөө сайн сайхныг хүсч өрөөдөг. Хайр одоо илгээдэг болсон тийм. Сайн байна тий. Яг үнтэй хэвээр. Одоо тэр хүмүүсийн амьдрал нь ингээ сайхан болоод ирвэл би мөнгө авч чадна гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэн. Чин энерги л дээ. Тэр энерги өгөөд ахаар чин тэр хүмүүсүүд сайхан болно. Тэ цаад зөнгөөрөө энергиэрээ талархах сэтгэл танд үүснэ. Тэгээл танд буцаагаад мөнгө өгье юм уу гэх юм бол үүснэ. Бэлэг эн чин бэлэг тал шүү дээ тий. Арга бол аль мөнгө өгөөч гэж нэхэх. Арга байлыг хоёр ч хамт явах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэд амьдралаа ярих юм байна. Тэр хүн зовлон тоочих юм байна. Тий. Тэгэхээр та юу гэж хэлдэг нэ? За тэгээд боломжтой болохоор өгчөөрэй л гэдэг. За. Тэгэхээр та яаж ийн энэ үгээрээ? Одоо ер нь би ингээд өөрийгөө эргүүлээд ингээд бодохоор ерөөсөө хүнийг л нэгдүгээр тавиал за энэ хүний ажил болохгүй л байгаа юм чинь за би яах вэ? За би өөрөө тэгээд нэг болох чинь доо. За энэ хүн одоо болохгүй байгаа юм чинь те гэдэг л нэг тийм бодолтой. Ерөөс өөрийгөө нэгдүгээр биш хүнийг нэгдүгээр тавьчаад өөрийгөө хоёрдугаарт нь тавьдаг. Бас нэг юм байгаад байгаа. Тийм байна те. Тийм. Танд зовлон тоочингууд нь та юу гэдэг гэлээ? За тэгээд боломжтой болохоор өгчөөрэй л гэж. Тийм. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ? Тэр хүнийг одоо нэг өрөвдөх сэтгэл хөө. Тий. Өрөвдөх сэтгэл байна. Тийм. Тэр хүн одоо надад ингээл зовлонгоо тоочод эхлэхээр би шууд өрөвдөд эхэлдэг байхгүй. Барагч нэхээгүй л байх байж тээ. Одоо энэ хүний энэ хэцүү зовлон ингээ байж хат чинь би нэгч бас сэтгэлийг нь хямраагаад энэ хүний зовлон ингээд сэдрээгээд яах гэсэн чинь бэ гэл. Тэгээд дараагийнхаа хүнээс ингээд одоо нөгөө авлаа авъя гэдэг ингээ хэлэхээс хайширдаг. Дахиад л би нэг хүний зовлон сэдрийн. Тэгэл одоо тэр хүн боломжгүй байгаа бол өгөхгүй байгаа илгүүдээ би одоо хэлээд яах вэ гэл ингэдэг.
тэгэхээр за өрөвдөөд тэгээд дараагийн өн рүү уцтах нэхэх шаардлагагүй болдог. Хэрэггүй л нэхэжтэй. За би яах вэ? Би өөрийгөө болгох ч доо гэж боддог. За би ямар ч гэсэн өөрийгөө болгоё та гэж л боддог. Зүйтэй. За ингээл нэг ийм байдал давтагдаад байгаа юм байна гэж таны ярианаас ойлгоод. Тий. Зөв. Одоо давтагдсан жил хугацаа гэвэл одоо 7-оос цааш хугацаа болоод шин. Тэгээ иймэрхүү маягтай л ер нь үргэлжлээл ингээд яваад байгаа. Зүйтэй. Тэгэхээр энэ байдал давтагдаад байгаа гэдэг чинь та нэг л аргаараа өөр үр дүнд хүрэх гээд оролдоод байгаа гэсэн үг мөн үү? Мөн. Миний энэ зан одоо хизэнээс вэ гэд би бас нэг ингээд хөөгд үздэг байхгүй. Тэгсэн чинь би төрсэн цагаас л юм л багш. Ерөөсөө хүнийг өрөвддөг тийм хайрладаг. Тийм нинжин сэтгэлтэй. Тэр зан бол бүр одоо төрөөд л надтай хамтдах гэсэн баг. Тэр нь л багаан л би ингээл юм болгоны өмнө дандаа ингээд одоо найз нөхдөө тэгээл ах дүүгээ ингээд дандаа ингээд өмнөөдөө тавина. Өөрийгөө дандаа хөнөө. Одоо ингээд нэг оочр зогслоо байлаа. Би хүний өмнөр дайрч ирдөөсөж чаддаггүй. Хамгийн ард нь очиод зогсдог. Тэгэхээр ингээл одоо энэ хүн адилхан л ингээл зогсож байгаа шүү дээ тий. Тэгт чинь би одоо ингээл энэ хүмүүсийн ингэж өмнөр нь дайрч энэ хүмүүсийг юм байдалд оруулж болохгүй гэдэг юм одоо бүр хүүхд байхын л ерөөсөө л би тийм байсан. За тийм байна. Тэгэхээр энэ нэг арга барил, энэ нэг өрөвч таны бүр нэг тэр төрлөх сэтгэл чинь авлага авахд бол маш том саад болж байгаа юм байна. Тий. За дээр нь ер нь хүмүүс бид нар энэ сэтгэлгээний хэв маяг аргаа өөрчлөхгүйгээр өөр үр дүнд хүрэх боломжгүй байхгүй да. Би ингэж зөөрлж хэлдэг байхгүй. За энэ аяган дотор энэ ширээг багтаа гэвэл яах юм? Мэдээж багтах. Хэзээч багтахгүй үстэй. Тэгээд л ингээл нэг энэ ирэмгээр нэг хийж үзэл, доош нь харуулж нэг үзэл, хажуугаас нэг хийж үзэх гээл ингээд суугаад байвал одоо тэр хүнийг ямар хүн гэж хэлэх вэ? Мунхаг хүн л гэх вэ? Даалд ухамсар гэж бид нар яриад байна тий. Энэ нэг зан, энэ нэг хэвшмэл дадлаа өөрчилжээж өөр үр дүн хүртэн шүү дээ. Өөр үр дагаврыг хүртэн. Таны яриаг ингээд сонсохоор бол та угаасаа би наад мөнгө чинь авахгүй ээ л гэж хэлж байгаатай адилхан сонсогч шүү дээ. Харин тийм байна. Хизээ амьдрал хизээ боломжтой болох юм. Боломжтой болохоор өгөөрэй гэдэг гэсэн шүү дээ та. Тэ өнөөдөр одоо ингээд хэдэн тэрбум төгрөгтэй хүн ч гэсэндээ боломжнд болохгүй л шүү дээ. Одоо дахиад тийм юм хийн, дахиад бизнес хийн, шоо яан ч гэж байгаа тийм. Яг энэ таны энэ хандаж байгаа энэ хандлага, энэ байдал чинь өөрөө таны ингээд нэг аюу гой сайхан сэтгэлтэй хүн юм шиг байлгаж байгаа юм байна л да. Таавал тэр хүмүүсүүдийг өрөвдөөд байна те, хайрлаад байна, сайн байна гэж хэлж болохоор байна. Айгу сайн хүн байна таавал гэж хэлж болохоор байна. Таны хайр юм байна, их өрөвч хүн байна, зөөлөн хүн байна, сайхан сэтгэлтэй юм байна, хөөрхий хүнийг боддtiin байна гэж ингэж нэг талаас нь харж болох юм байна. Гэхдээ юм чинь нэг өнцгтэй байдгүй шүү дээ, тэ. Нөгөө талаас нь харахаар та яад юм бэ? Би ард нь хохирогч болт юм байна. Яг үн та өөрөө хохирогч. Тэр хүнийг яагаад байгаа? Тэр хүнийг бас хайрлаад байгаа юм. Үгүй шүү дээ. Тэр хүнийг та ямар болгож байгаа? Одоо нэгснэ миний мөнгийг олж өгөхөнд бол тэр хүн бас сэтэл хийгээд тий. Яаж энэ хүний мөнгийг өгөх ёстой вэ? Би одоо өгөх ёстой шүү гэд би хэрвээ арай өөр өнцгөөс нь харцдаг бол бас тэр хүн тэгж бодох байх. Тэгэхээр би тэхгүй ингээл нэг тэр хүнийг ямар ч одоо энэ хүний мөнгийг түлхэх гэсэн тийм бодлоор болохгүйгээр л би яваад идэх юм байна л да. Тийм. Ингэж тэр хүнийг нөгөө өртөө байлгах
тийм амьдрал руу та унагадаг. Харин тийм. Ялтай гэмтэй амьдруулдаг. Тийм одоо тийм нөхцөлийн бүрдүүлж өгдөг. Өртөө амьдрах нөхцөлийн бүрдүүлж өгдөг. Нүгэл хийх нөхцөлийн бүрдүүлж өгж нүгэлтэн болгож амьдарч байгаа. Тийм байна. Ерөөсөө ингэж бодож байгааг юм шиг байна. Тийм байна. Нөгөө өнцгөөс нь харах юм бол яагахгүй л тийм байна л та. Байнгын өртөө, байнгын ядууралтай. Гэмшилтэй тэр хүмүүс сайхан байхгүй л байгаа мэдээж. Харин энэ боломжоор нь хангаж өгдөг нөхцөлийн бүрдүүлж өгдөг хүн болчиход шүү дээ. Тийм байна. Нөгөө өнцгөөс нь харахаар тий. Нэг өнцгөөс нь харахаар айгүй сайхан сэтгэлтэй хүн байхгүй юу та. Гэхдээ эн чинь яг яс юм дээрээ явж байгаа таны сайхан сэтгэл муу юм уу гэд арай нөгөө өөр өнцгөөс харахаар харин ч тэр хүмүүсийг хорлоод байгаа юм шүү. Тийм байна. Хайр заримдаа жоох юм ширүүн байх хэрэгтэй байт юм шиг байна. Би чинь жоох буддист хүн шүү дээ. Тэгээ буддийн шашинд нэг юм аимшиг арзаасан догшин төртэй бурхтууд битгэх байхгүй. Бурхан гэхэд аймаар гараа шүттэй ингээд эвэр мэвэртэй өхөр мөхөр шиг юм толгойтой олон гар хөлтэй тий. Очроо бурхан ч гэсэндээ догшин төртэй бурханы ангилт. Бурхан гэдэг чинь зөвхөн хайр л да. Зөвхөн хайрыг л бурхан гэж хэлээд байгаа. Гэхдээ тэр хайр зарим тохиолдолд яах ёстой байдаг байх нь. Одоо бас нэг тунгийн тааруулна гэдэг тийм. Тэр нь тунгийн л тааруулах ёстой. Тий. Зарим тохиолдолд ширүүн дүрээр илрэх хэрэгтэй байдаг байхгүй юу? Ширүүн дүрээр илрэх хэрэгтэй байдаг. Дотроо хайр гэхдээ гадна талдаа ширүүн дүрээр илэрч тэр хүнийг аврах боломжтой байдаг. Тэр хэрэгтэй байдаг учраас тэр философи нь тэр юм байна л да тэр догшин төртэй бурхнууд. За ингээд та болвол авалгаан авахгүй байгаа чинь өөрөө тэр хүмүүс туслаад байгаа мó хорлоод байгаа мó? Хорлож байна. Одоо бол яг хорлож байгаагаа мэдлээ шүү дээ. Урд нь бол одоо бараг л өөрийгөө за би энэ сайхан сэтгэлээрээ тусалж ин да гэж бодож явдаг байсан байна. Тийм одоо яг энэ өнцгөөс би харсан чинь би тэр хүмүүсийг бүр хорлоод ит юм байна. Тийм үү. Тэгвэл одоо яах вэ? Одоо арай өөр дүр гаргая да. За яаж? Арай өөр дүрээр л. Яаж? Арай өөр өнцгөөс нь тэр хүмүүстэй харьцъя. Яаж жишээ? Одоо цаг хугацаа тогтоогоод одоо тэдний дотор надад өгөх шаардлагатай. За. Тийм. Гэдэг талаас нь л ярэ. За. Тэгэл болоо. Тэгэл цаг хугацаа тогтоолоод тэдний дотор өгсөнгүү. Тэгэл та өгч чадсангүй. Тэгж жагаад өгөөрэй. Амьдралын боломжоо болохоор өгөөрэй гэж сууж байгаа юм шиг. Одоо цаашаа үргэлжлэх юм бол бүр нөгөө шийддэг байгууллагаар нь шийдвүлээ. За. Тийм үү. Одоо бол тэгж бодож байна. За, шийддэг байгууллага гэж шүүгдэх юм. Тийм одоо яг хөв хүмүүсийн одоо хоорондын зөрчлийг арилгах газар байгаа шүү дээ. Тэр газраар нь хандаад л өмгөөлөгч холслоод. Тий. Тэгэл явъя та. Тий. Зөв. Тэгэхээр чин нөгөө хүмүүс чинь юу яа штт. Таныг одоо нөгөө нэг их сайхан хүний дүртэй штт та. Тэгж жаад өгөөрэй, амьдралаа болохоор өгөөрэй. Тэр бомтон болсон хойноо. Айгуул тэр бомтон болцсон ч хүмүүс байгаа заадвалчаа. Болцсон бол өөх баха. Тэгэхээр чи нөгөө ийм сайхан эмэгтэй байсан чинь гентхэ одоо шүүх мөөхт өгөнч гэх шиг цагдаа шүүгч гэх шиг тэдний дотор өгөөрөөч гэх шиг энэ одоо юу вэ гэж одоо таны чинь бол муугаар хэлэн хараа зүхэн стараштай чамайг би ийм гэж бодоогүй энэ өстой нэг ингээл бөө юм болно шүү дээ тэгээд яг. Одоо яг одоо ингээд тантай ярилцаад энэ өнцгөөс нь харахад бол би тэр хүмүүст одоо тэгж хандсан байлаа гэд эргээд би тэр хүмүүст харин буян болж байна. Яагаад тэгэхээр тэр хүмүүс одоо тэр хүнд өртөө байна гэдэг чинь бас л нэг одоо нэг үйл шүү дээ тийм. Тэр бүгдээс нь би салах боломжийг одоо тэр хүмүүст олгож өгч байгаа байхгүй. Тэгэхээр би одоо ерөөсөө тэгж бодохгүй. Энэ хүмүүс намайг юу гэж бодох энэ төр дээр би бол төвлөрөхгүй. Нөгөө өрөвч сэтгэл жаач одоо чи. Тэр өрөвч сэтгэл эцээцт тэр хүмүүсийг одоо нөгөө
буруу замаар явах тэр шалтгаан болоод байгаа учраас би тэр сэтгэлийг дарах учиртай юм байна гэдгийг ойлголоо л доо. Зүйтэй. Үндсэндээ та тэр хүмүүсийг зовоохоос л айгаад байна л да тий. Зөв үү? Тий. Аха. Зүйтэй. Хэцүү байдалд оруулахаас. Хэцүү байдалд оруулахаас айгаад байна тий. Тий. Тэгвэл танд ийм хэцүү байдлын айдас байдаг болж тарах гэдэг нь. Би өөрөө тэрийг багш биеэр аягүй мэдэрсэн болоод энэ хүмүүс ингэж хүйдэ гэсэн тийм бодол орж ирээд идэг гэж болох юм шиг. Тийм үү? Та биеэрээ мэдэрсэн юм уу? Би одоо нөгөө өөрийнхөө бие дээрээ тэр хэцүү байдлын тийм айдас над дээр байгаа учраас би тэр хүмүүс дээр тэгж гаргаад байгаа болов гэж бодож байна л да тий. За. Тэгээ яг одоо л таныг хэлэхээр л тэгж бодож байна. Тэгээ арх усан хүнтэй харьцаж чаддгүй. Арх усан хүнээс ярагцалдаг. Би тэрийг уг нь олсон л доо. Тэр нөгөө баг байхдаа би нэг мэдээ орсон гэхээр нэг 6-7 настай байсан болов. Тэгж яах нэг эмэгтэй хүн нөгөө юугаад арх уугаад тэгээд бөөлцсөн чинь нөгөө нэг шүдэн хамт ингээд нөгөө тэр бөөлжс рүү орчоод тэгээд тэр хүн тэр нөгөө шүдэ олох гээд ингээд нөгөө бөөлжсөө ингэжсэн нэг юм би харсан байхгүй. Тэгээл энэ ямар муухай юм бэ? Эмэгтэй хүн гэдэг чинь одоо ийм амар муухай байх юм уу? Энэ арх гэдэг чинь хүнийг ийм амар муухай болгочтой юм биш. Тэгээд уг нь тэр хүн бол аюу сайхан хүн байгаа байхгүй. Гэсэн мөртлөө тэр байдлыг нарцсан чинь л одоо тийм нэг жоохон эвгүй сэтгэл төрсэн. Тэгээл одоо яг хөөгд нөгөө нэг бяцлаад хөөгд татсан чинь би яг тэрнээс тэр тийм арх их муухай юм байна. Энэ арх гэдэг чинь одоо хүнийг ингээд ийм муухай байдалд оруулд юм байна гэдэг тийм мэдрэмжийг авсан байсан байхгүй. Тэр нь тэгээ таны тэр хэцүү байдлын мэдрэмж гэдэгтэй холбоотой. Тэгээд тэр хүний одоо нөгөө яг тэр хүн чинь амар ингээл өөрийн юугүйгээр болчихсон, өөрийн мэддэх мэдрэмжүү болчихсон л байгаа шүү дээ. Тэр уудсан байгаа хүн чинь тэгэл ингээл мөлхөөл нөгөө тэр болцсон дотроос ингээл хайж яах тэр хүний яг тэрүүн дээр л надад нэг тэр хүний өмнөөс баг би тэр ямар зовлонг нь мэдэрсэн байна тийм би өмнөөс ингээд мэдэрсэн. За. Тэгээ тэр хүнийг өрөвдсөн байхгүй юу? Өрөвдөж одоо тэгээ хүүхдээсэн болно. Очоод тэрийг ингээд байхаар бас нөгөөд юунаас нь цээрлээд идэг. Тэгсэн мөртлөө энэ хүнийг одоо би яах вэ? Энэ хүн айгүй хэцүү байна гэдэг тиймийг би бүр ингээд биеэ дээрээ мэдэрсэн. За тэндээс тэгвэл тэр ямар хэцүү юм бэ гэдгийг юм хэцүү байдлын айдас. Хэцүү байдлын мэдрэмж танд бол ингээд байсан байна. Өөр юун дээрээс одоо цагтаа юун дээрээс одоо цаг дээр яг нөгөө нэг хүнд нэг цаг хугацаанд би нөгөө нэг өгийгээд өгч чадахгүй дээрээ очиод ингээд нэг хоног зүрхэд одоо бачимддаг яг энийг мэдэрдэг. Яаж мэдэрдэг вэ? Одоо би хүнд ингээд тутлаа хэлчлээ штэ. Би цаг хугацаанд өгөх ёстой байсан штэ гэд ингээд бачимдаад. Яг тийм мэдрэмж адилхан байна. Адилхан байна уу? Одоо хаан ч мэдрэгдэж байна. Энэ дээр нэг баг зэргийн тийм хөндөр орж ирж байна. Цээчин дээр. Энэ мэдрэмж ямар үгээр гадагшлахаар вэ? Уучлаарай. Юуг уучлах вэ? Одоо тэр нөгөө нэг цаг хугацаанд өгч чадахгүй байсан тэр хүмүүстээ уучлаарай гэж хэлэх. Тэгээд тэр яг тэр нөгөө тэр арх ууцсан байсан их чинь тэр өндөр тань тусалж чадаагүй уучлаарай гэж. Тэгвэл тэр их яах вэ? Яг тэр арх ууцсан байгаа тэр төрхөн дээр нь бол намайг уучлаарай гэж хэлсэн ч тэр хүн ойлгохооргүй байсан л да. Тийм байна. Тэгвэл та яхаар байж юу? Дараа нь л би хэлэх ёстой байсан болов. Танд би тусалж чадаагүй уучлаарай гэхээр тэр хүний одоо тэр хэцүү байдлыг бас сэдрээчих юм болов би. Таны наад хэцүү байдлын наад мэдрэмж чинь юу хийх гэсэн яах гэсэн тийм хүсэл байж болохоор байна. Бие махбодын чинь ямар хөдөлгөөн хийх гэсэн хэрэгцээ гацаж үлдсэн байж болохоор байна. Хүн тусалж чадаагүйгийн гацаа. Зүйтэй. Та тэр үед ямар шийдвэр, ямар хөдөлгөөн ямар үг үйлдэл гаргасан бол энэ мэдрэмж чинь гацаа байдлаар үлдэх биш.
гадагшлах байсан байна. Би тэр хүнээ тэр нөгөө хайгаад байгаа тэр шүдийг нь олоод өгчих юмсан гэж айгүй бодож исэн байхгүй яг тэр үедээ. Тэгсэн бүртлээ нөгөө нэг бөөлснөөс нь цээрлээд одоо хүүхэд штэ тэрний үнэр танар гэдэг чигтэйхэн тэгээд ингээд яг ингээд хараад зогсоод байсан бүртлээ миний бүр ингээд сэтгэл нь тэр туслын шүдийг нь олоод өгье гэд бодсон гэлээ миний бүр би хөдлөөгүй байхгүй. Тий. Тэгвэл туслах сэтэл гарч ирээд трийгээ хэрэгжүүлээгүй тэр хоёрын юм гацаа блок гэж ойлгож болох уу? Болно. Зүг. Тэгвэл таны хэцүү байдлын мэдрэмж гэдэг энд байгаа мэдрэмж чинь шийдвэртэй зоригтойгоор үйлдэж туслах тийм хүсэл. Тий. Гаргасан шийдвэртэй зоригтой байх. Тийм үү. Ямар шийдвэртэй, ямар ийм арга хэмжээнүүд авал зүгээр юм бэ? Үйлдэл хөдөлгөөн хийвэл. Зориг тутгаар би халирна гэдэг лөө. Нэг тийм үг байдаг тий. Тэгэхээр би өөрөө зориг тутснаас болоод миний зоригны тэр зориггүй байдлаас болоод миний тэр одоо ажил үйл ингээд хөөшлөх ч юм уу. Одоо тийм байдал бас надад гардаг юм байна. Миний бодол санаа, миний энэ үг үйлдэлийг бас миний ажил үйлэнд авч идэг. Тэгээ би өөртөө итгэлтэй, би өөртөө зоригтой байж байгаа юм бол миний ажил ч гэсэн бас миний тэр сэтгэлийг дагаад одоо ингээд маш их урагштай ийм ойдрог байх тийм боломжтой. Тэгвэл одоо яг таны тэр нөгөө хэцүү байдлын мэдрэмж гэдэг байгаа тэр мэдрэмж чинь зоригтой, хурдтай, хүчтэйхэн шийдмэг үйлдэл хийх гэсэн тийм таны хүчжүүлэх гэсэн тийм мэдрэмж байж болох уу? Болно. Тийм мэдрэмж. Тийм бай. За тэгээд та тэгвэл одоо ингээд хүчтэйхэн зоригтойхон шууд арга хэмжээ аваад нөгөө мөнгө төгрөгөө өгч чадахгүй байгаа хүмүүсүүдийг уцтаа за би мөнгө ч өгч чадсангүй 2 хоногийн дараа яхаа өгчнө сарын дараа өгчих болох уу болно гэвэл окей болохгүй гэвэл за тэгвэл би аргалаад өгье оч гэдэг юм уу тийм байна. Би ерөөсөө ингээд нөгөө энэ зан уг надад байсан. За. Би бол ер нь одоо ингээд 20-од жилийн үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Гэхдээ би одоо гэрээ хүнтэй ярил айгуу тийм зөрмөг шийд гаргадаг. Тэгээд тэр бүгд нь бол айгуу биелээ болдог, айгуу амжилттай. Ер нь амжилттай л байгаа л да одоо ч гэсэн. Тэгвэл одоо нөгөө нэг яг би тэр нөгөө хүмүүст өгсөн тэр мөнгөний тэр гацаа гэдэг юм дээрээс эхлээл би ерөөсөө зориг алддаг болсон юм байна. Одоо тэрийг олж шүү дээ. Тэг тантай яриад. Тийм. Тэгээд би нөгөө хүмүүст өгсөн мөнгө авч чадахгүй зориг алдаж ингээд шантартаас болоод би юм болгон дээр одоо ингээд зориг алдаад идэг. Тэгээд зориг алдаад ахаар миний ажил үйлчлэгсэн миний тэр сэтгэлийг дагаад бас ингээд хоошоо одоо нэг алхам ухардаг ч юм уу ийм болоод идэг. Байна л да. Тэргээ саялаа. Тэгвэл зориг алдахгүй зоримог шийднэг байсан тэр байдлаараа оршооч гэж хэлж байгаа таны сүнсний хэлэмж. Тийм үү бэ? Мөн үү? Тэгээд одоо зоримог шийдмэг шуурхай тийм байна гэдээ одоо та нүдэндээ төсөөлөөд хараад ингээд нэг юм тийм бодол мэдрэмжийг үүсгэхээр таны тэр мэдрэмж яхаар вэ? Миний сая нөгөө энэ дээр ингээд их хүндүрлээд жисэн тэр мэдрэмжүүд бүгд алга болж чинь. Тэгэхээр ямар ч гэсэн энэ зүгэл гэж юм л да тий. Зүйтэй. Чин зүгэл байна гэж. Яа зүг. Тэгээ багшаа би бас нөгөө нэг энэ сэтгэлийн шидэд орж ирээд би энийг бол ерөнхийдөө мэдсэн л дээ. Тэгчээд би толинд нөгөө хараад тий толтойгоо ажилдаг болсон байхгүй. Би зоригтой, би хүчтэй, би чадaltaй, би түргэн шуурхаа, би өөртөө итгэлтэй гэдэг ингээд яг нөгөө нэг лоозон хэлж байгаа юм шиг гэлдэг байхгүй. Зүйтэй сайн байна. Тэгэл бүр ингээл гараа үргээл бүр ингэж хэлдэг байхгүй юу? Тий бие хөдөлгөж. Тий бие хөдөлгөөл биеийнхаа гэлэнзээрээ бүр дотроо орсон юм шиг. Айгу чанга тэгээд. Тэгээд сая одоо таныг энэ нөгөө ингээд яриад ингээд ирэхээр яхааргүй тэр үйлдэл би одоо маш удаан хугацаагаар давтах хэрэгтэй юм байна. Зүйтэй болж байна л да. Энэ ягаад тэгэхээр нөгөө 7-8 жилийн хугацаанд би өөрийгөө бол айгүй удаан хугацаагаар ингээд болоо гэлцсэн юм байна. Тэгэхээр надад бас энийг одоо энээс гарахын тулд надад хугацаа хэрэгтэй юм байна. Тий. Зүйтэй. За сая энэ дээр зангирж ирсэн мэдрэмж чинь зориг хүч болж гадагшлах гээд байгаа хийн энерги болж таарлаа зөв үү? Тийм бэ. Ингээд учрын тайлахаар дотор чинь зангирал биш уужрал тавигдалт явагдаж байна. Одоо мэдрэмжийн анзаардаа гоё болж байна уу? Тэгж чинь одоо нөгөө ингээд нуруу руу нэг тийм
жирчгэнсэн мэдрэмж нуруу дагаад ингээд доошлоо. Зүйтэй. Тийм. Нуруунд дээрээс нэг тийм хүнд ачаа аваад одоо хайж байгаа юм шиг тийм мэдрэмж орчиж. Зүйтэй сайн байна. За яг энэ чинь нэг блок тайлна гэдэг байгаа чинь тий. Баярлалаа гэж байна. Гоё юм. Одоо бүр ингээд нөгөө нуруу дагаад бүр ингээд доошлоод. Тий. Ингээд явчихсан шүү дээ. Та яг тэр нөгөө нэг энэ түрүү тэр хэцүү байдлын мэдрэмж тэр чинь айдсын мэдрэмж л те тэр лүүчин би ингээд мэдрүүлээд тэрэн дээр чинь тогтоогоод яриа өгөнгүүт та ингээд санаа алдаал ингээл жиг дотор чинь ингээл нэг юм зангираал ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэрний учрыг олоод тайлаад өгөнгүүт та ингээд амьсгал чинь цайж чинь уужраал тавьшраал сулраал ингээд ирж байгаа байхгүй юу. Тийм байна. Стагоо юм. Тэр чинь би анзаарч. Дээрээ ингээд нөгөө яг ингээд дүүрэнгээрээ болоогүй тайлбарж байгаа мэдрэмжийг ингэж авнагдчих айгүй гоё юм. Хүмүүс халуун ориглоо, жирэлцлээ, уужрлаа, ингээд тавигдаад явчлаа. Тэгээд би нөгөө ямсгаа авахар байна гэж ярьдаг. Тийм байна. Тэгээд энэ хүнд ачаа үүрцэн явж гинэ гэдгийг багш би өөрөө мдээгүй юм байна. Одоо сая ингээд нуруунаас ингээд нэг аюу юм хүнд юм миний нуруунаас ингээд доошо ингээд урсаад ингээд доош ингээд гарч байгаа яг мэдрэмж ингээд өгч байгаа байхгүй. Тэгэхээр одоо би ийм амир хүнд юм ингээд үрчээд л яваад исэн юм шүү дээ. Яг үнэн тийм. За тэгвэл одоо та яг тэр хэцүү байдал мэдрээд дахиад одоо ингээд амьдралд явж итэл чинь хэцүү ч юм шиг те нөгөө юм хэцүү байдлын мэдрэмж байгаа шүү дээ. Тэр чинь ороод ирэнгүүтэл та яах ёстой гэсэн тохио авах нь. За би одоо зоримог авах ёстой. Зүйтэй шууд зоримог байх ёстой. Хүчтэй. Шууд арга хэмжээ аваад. Ихтэй байх ёстой гэх. Яг үнэн. Шууд арга хэмжээ аваад шийдэл төс тас. Ойлгосон. Зүйтэй те. Ийм л ингэж л таны нөгөө энэ блокч нь өөрөө таныг сайхан амьдруулах гэдэг байхгүй юу? Энэ блок гацааг төгжийг тайллаа та шууд дараагийн түвшинд гардаг байхгүй юу? Бат. Тэ манай нэг шапурд гэж хэлжсэн. Би энийг бол мэдэрсэ. Нэг блокийг тайлал. Тэ нэг энэ тавгүй мэдрэмж амьдрал дээр байгаа нэг асуудал. Нэг энэ сэтгэлийн айдас төгшөөр. Нэг сэтгэлийн гомдол. Тэрийг шийтгэл пад гэл ингээл би ингээд өсөлт явагддгийг би анзаарсан мэдэрсэн. Тэгээ би ингээ хичээл хамрагдаад нэлээд асуудлуудаа шийдсэн. Тэгтээ цаана шийдэгдээгүй зөндөө асуудал үлдсэн. Тэр зөндөө шийдэгдээгүй үлдсэн асуудлууд бол миний ирээдүйн нөөц хөрөнгө юм байна гэж. Тэрийг дараагийн удаа нэгийг шийдлээ. Тэгэл дахиад дараагийн төвшөнд өсөх нь байл тэ. Тэр шиг байхгүй да. Таны энэ блокч нь үнэндээ таны өсөлт хөгжлийг авчирч өгч байгаа. Дараа нь дахиад асуудал гарах юм бол та шийдлээ дахиад дараагийн төвшөнд орж өснө. Та тэр нөгөө хүнд хэлсэндээ байж чадсангүй мөнгөний өглөөгөө оройтуулчлаа гэсэн тийм байдал дээрээ одоо тавгагддаг гэсэн шүү дээ. Тэгдэг. Тэр сэтгэлийн шийдтэр тэгээд байна шүү. Даалт тухамсар юугаар захиалга авдаг гэдэг байгаа лээ. Мэдрэмжээр захиалга авдаг. Сөрөг эерэг байх нь хамаагүй. Хүчтэй мэдэрж байгаа мэдрэмжийг захиалга гэж хүлээж аваад танд биелүүлж өгдөг байхгүй юу? Одоо манифест гэж хэлээд байгаа шүү дээ. Хүслээ бүтээх арга. Тэгвэл та яг ямар хүсэл биелүүлж өгөөч гэж захиалга өгöd байгаа чинь эндээс харагдаж байна. Яаж өгöd вэ та? Хүч чадахгүй дээрээ агцлаад. Зүйтэй. Дотоод мэдрэмж айгүй тийм сэтгэл хөдлөлтөд хүлээж авахар одоо энийг л энэ хүн мэдрэх гээд байгаа юм байна гэж миний дотор хүн ойлгодог байх. Яг үнэ. Тэгээ ийм мэдрэмж нь дуртай юм байна гэж таны дотор хүн хүлээж авах байхгүй юу? Тэгээд танаас зээлсэн хүмүүс мөнгө өгөхгүй байх нөхцөл байдлыг таны амьдралд бүтээж өгч байна. Тийм байна. Дээр нь бас та бусдаас авсан барааныхаа төлбөрийг хугацаанд нөгж чадахгүй байх төр нөхцөл байдлыг бас бүрдүүлж өгч байна. Зүйтэй. Ингээд даалт тухамсраараа дотор хүнээрээ бид нар амьдралдаа захиалга өгөөд тэрийгэ хэрэгжүүлээд мэдрэмжээрээ амьдралаа бүтээгээд яваа чинь таны амьдрал дээрээс байна уу? Байна. Одоо нэгсний би яг одоо байгаа энэ амьдрал дээр өөрийнхөө энэ болохгүй байгаа амьдралыг би дотордоо бүтээчихэж байгаа юм шүү дагш. Яг үнэн тий, яг. Тэгэл одоо яг тэрүүгээр л одоо миний амьдрал яваад байна. Би нэгснээ дотор тал руугаа буруу захиалга өгсөн. Яг зүйтэй. Тэгээд тэрүүгээрээ би буруу яваад байна. Одоо тэгэхээр би ерөөсөө тэр
баярлах мэдрэмжтэй би хүнд одоо ингээд тооцоогоо цаг хугацаанд нээхдээ би маш ихээр баярлж ах хэвээр байна. Тэгэхээр энэ баярлах гээд байгаа юм байна штэ гэдэг мэдрэмжийг миний дотор хүн аваад тэгээд миний амьдрал бол ингээд баяр баясгалантайгаар эрч хүчтэйгээр ингээд явах юм байна. Гаднаа маш сайн сайхныг мэдэрж ээж дотроо тэр захиалгыг өгөх юм байна. Дотроос тэр захиалгын дагуу бидрийг сайн сайхан амьдруулах юм байна гэдгийг л одоо би бүрэн дүрэнгээрээ ойлгож байна. Тэгээд сэтгэлийн шидэд орж ирэхдээ бол би дотоод мөн чанараа олох гэж л орж ирсэн хүн л дээ. Тэгээд бол одоо зах зохиосоо би мөн чанараа бол таньж, мэдж байна, олж байна. Тэгээд багш танд баярлалаа. Таны сургалт надад бол маш ихийг мэдрүүлж байгаа сургалт шүү. Тэгээд баярлалаа. Мөн чанар чинь тэгээд юу бол ямар мөн чанар байсан бэ? Миний мөн чанар бол би маш их тийм хүнжлэг нэмжин сэтгэлтэй хүн. Тэгээд тэрүүн дээрээ би хүч чадал хослуулад нэгэн цул олгоод би амьдралдаа хэрэгжүүлэх ёстой байна гэдгийг одоо таны энэ сургалтанд суугаад тантай хамт ярилцаад би боллоо. Тэгвэл би одоо бас амьдралаа арай өөрөөр авч явж чадах юм байна. Тийм байна. Тэр хүч чадал юу юугаар хаагдаж хоригдож исэн юм шиг байна. Хүч чадал одоо нөгөө хүнийг өрөвдөх. Зүйтэй. Өөрийгөө биш одоо хүнийг нэгдүгээр тавьсан. Зүйтэй. Тийм. Яг үнэ. Тэр дотор байгаа тэр өрөвч байдал чинь асар их хайр шүү дээ. Тэ? Тэр хайрыг товойлгож, томруулж, хүчжүүлж ээж та бусдад жигнэсээ туслах байхгүй юу? Харин. Тэгсэн чинь та тэр дотор байгаа хайраа өөрөөр хэлбэл хайрлахгүй байхгүй юу? Бусдыг илүү тавьчихна ихэр чинь. Тийм. Муу хүмүүсийг илүү тавьчихаа. Тэгээд ингэж хайрч дарагдчих. Тийм байна. Одоо ойлгосон багшаа. Одоо би хайраа бүр аюу том бөмбөлөг болгоод бүр энэ хүч болгоод би бүр тэрийг аюу том юм бөмбөлөг болгоод энэ төв дэлхийн хүмүүсийг тэр хайраараа дүүргэнэ. Ямар гоё тий яг л наадах чинь. Энэ ч л таны мөн чанар. Тэгээд би тэгж хэлдэг байхгүй юу? Хайраа хайрл гэж хэлдэг. Тэгээд хүчрхэг байдлыг олж таны бол нөгөө даруй байдал гэдгээр чинь энэ хаагдж байна. Өрөвч байдал гэдгээр таны мөн чанар хаагдсан байна те. Дарагдж байна. Айцаар чинь дарагдж байна. Ичгүүрээр чинь дарагдж байна. Гэхдээ юу ихтэй бодоод үзэлтэй. Хүн хүний төлөө байхад юунаас нь ичих ёстой юм. Хүн хүнийг хайрлахын төлөө, хүн сайн сайхныг түгээхийн төлөө явж байгаа хүн юунаас айх ёстой юм. Ямар алдаанаас айх ёстой юм. Би хэлдэг байхгүй юу. Хүнд туслая гэж хийсэн тэр зүйлд алдаа байхгүй. Алдаа байхгүй. Алдаа юм шиг харагдана. Тэр нь алдаа биш л. Мөн чанартай алдаа бол биш. Мөн чанартай алдаа биш. Би ингээд тэгдэг байхгүй юу. Хүнд туслая гэд хийсэн зүйл дээрээ чи ашиг олоогүй байж бол дампуурсан байж бол. Гэхдээ буйн нь чамд ирсэн учраас тэр дампуур ол биш. Тэр алдагдал биш. Буйныг хураацсан учраас харин ч тэр чинь ашиг нь буйнаар ирчихэж байгаа. Тэгээ ийм зүйлийг ярихаар бид нэр одоо итгэхэн болцсон монголчууд заа юу. За хүн хязээж хүний төлөө байдаг байхгүй даа гэдэг. Үндсэн монголчуудын энэ үндсэн бүр язгуур мөн чанар нь хүнлэг байдал байхгүй юу. Хүний мөс, хүн чанар. Хайрлаг инэрэнгүй байдал бол монголчуудын үндэсний язгуур чанар нь. Гэтэл энэ үндэсний язгуур чанарынхаа эсрэг за хүн хүний төлөө байдгүй шүү, худлаа шүү, хүн чамайг боддгүй шүү гэл ингээл те. Ийм үг сонсч ирсэн үү? Зөн сонсч ирсэн. Ингээл би бинийгээ блоклол. Одоо тэгээ яах юм? Ганц өөрийгөө бодоод бусдыг хорлж амьдрах юм уу? Тэ? Ингэж яваад байгаа энэ буруу зөөрөө бол бид нар явах гээд байгаа шүү. Монголчууд ингэх юм бол хэн ч болно шүү. Наад өгөөч чинь хэлчихсэн хүмүүс аюул олон баг. Та нэлээд олон хүмүүсээс авлага байгаа юм шиг байна те. Та жигсааж үзэж чагаад зарим хүмүүсийнхээ авлагыг бэлэг болгоод зүгээр хөгчүүл яасан. Болно. Би тэгээд өгсөн шүү дээ багшаа. Зарим нь зөндөө бол сайн байна. Яаж өгсөн? Бага мөнгнүүдийг нь уцаар нэрэл за одоо би танаас тэр мөнгийг авахгүй. Одоо танд буян болгоё. Би танд өгж байгаа өглөх юм аа л гэсэн. Зүгтээ танд бэлгэлж байгаа юм шүү. Би бол ингээд зарим авлагатаа тэгж бэлгэлж ирсэн. Цаасан дээр бичээд төрсөн өдрийн бэлэг авлага тэдэнд төгрөг өглөө. Тэр чамаас юм бэ. Би тиймэрхүү зүгээр уцаар ирээл одоо ингээд би авахгүй. Танд өгж байгаа юм шүү л гэсэн. Тэгэд ингэчих юм бол бас их өөрөө чөлөөлөгдөөд тэр хүнийг чөлөөлөөд амар байдаг. Баярлалаа. За ингээд хоёулаа өндөрлөе та сайхан та ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. Танд ч гэсэн айгүйх баярлж байна. Би үнэхээр одоо таны буйнд дахин баясаж байна багш. За баярлалаа. Баярлалаа. Үзэгч та бүхэн маань бит хоёрын ярилцлагаас ухаарсан зүйлүүдээ доор комментоор бичиж үлдээгээрэй. За мөн Хомсрын хүч подкастын маань дараагийн дугаар ямар байвал, ямар сэдвээр ярилцвал танд таатай байхыг санал хүсэлтээ бас бичиж комментоор бичиж бидэнд үлдээгээрэй.